За эрхэмсэг хатагцааны үед эрдэмтэн судлаачид хүндэт жижиг та бүхний энэ өдрийн амар амгалан гэж мэдчилээ. Тэгээ юуны өмнө бидний урилгыг хүлээж авч одоо энэ хэлэлцүүлэгт маань хүрэлцээрсэн та бүхэнд Монгол банкныхаа нэрийн өмнөөс талархлыг илэрхийлж байгааг мань хүлээн авна. За тэгээ Монгол банк жил бол бүр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсруулж хурлаар батлуулдаг ийм хуультай. За тэгээ энэ ч өөр ингээд жил болгоо ингээд бас сая дурдлаа 17 оноос хойш ингээд нээлттэй хэлэлцүүлэх маягаар явж байна. Тэгэхээр төрийн мөнгөний бодлогыг хурлаар хэлэлцэж явах үед бас олон нийтийн санаа онолыг сонсох гэж ийм хэлэлцүүлэг хийдэг маань ингээд жил бүр яваад бас ийм уламжлал хэлбэртэй болж байна. Тэгээд өдөө юу гэж бодож байна гэхээр нөгөө ардын сайхан үг гэдэг бүгдээрээ хэлэлцүүл буруугүй тэгээд бүлээн усаар боовол хэрэггүй гэдэг сайхан үг гэдэг энэтэй адилхан өнөөдрийн хэлэлцүүлэг маань маш тийм нээлттэй санаа оноогоор дуусан. За мэдээж нэлээд мэргэжлийн хувьд бас онлын хувьд ч гэсэн бас маргаа өрнүүлсэн юм сайхан хэлэлцүүлэг болоосаа гэж хүсэж байна. За ийм болох байх ч гэдэгт бол бас өдөө итгэлтэй байна. За та бүхэн сайн мэдж байгаа. Ерөнхийдөө аль ч улсын төв банкны одоо гол үндсэн зорилго нь бол тухайн улсынхаа мөнгөнд тэмдэгтийн тогтвортой байдал буюу худалдаа авах чадвар. За тэрийг бол инфляцийн түвшингээр ингээ хэмжээ явдаг байгаа. Тэгээ энийг хэрэг тогтвортой хадгалж яах гэдгээр л гол зорилгоо тавьж явдаг. Хуулийн дээр нь ийм заалт байдаг. За үр дүнгийн ч гэсэн энэгээр ингээ тооцож явдаг юм. Одоо энэ бол одоо тийм түгээмэл нийтлэг жишг болсон юм ойлголт. За тэгээ Монгол банкны хувьд ч гэсэн төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн эхний үндсэн зорилго нь бол одоо инфляцийн түвшинг хэр хэмжээнд хадгалах вэ гэдгээр л энэ асуудлаа ингээд зорилттой тавиа явдаг. За Монгол улс зах зээлийн харилцаанд орж хоёр шаттай тогтолцоо бий болж Төв банк, Арилжааны банк гэдэг хоёр шаттай Арилжааны банкны тогтолцоо бий болсноос хойш бол жил бүрийн төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл инфляцийн түвшинг одоо эх онд хэр хэмжээнд авч явах ямар бодлого барихыг төсөөлж байгаа банк танилцуулж ирсэн. Одоо энэ удаа ч гэсэн ингээд танилцуулаад явж байгаа. Гэхдээ энэ удаагийн одоо мөнгөний бодлогын маань гол онцлог нь бусад өмнөх жилүүдээс бол нэлээд онцлог болж ирсэн. Энэ нь бол инфляцийн түвшинг тодорхой ийм коридор буюу банд гэж яддаг. Энэ хүрээнд ингээд авч явж байгаа анхных нь ийм танилцуулга болж байгаа. За өмнө нь түүхийг ингээд сөхөх юм бол өмнө нь бол аль болохоор инфляцийн нэг оронтой тоонд баримж гэдэг юм уу. За нэг оронтой тооноос хэтрүүлэхгүй. За эсвэл одоо тэр хавцаа шиг юм ингээд нэг тоо ингээд явж исэн бол одоо сүүлийн өнгөрсөн 3 жил бол бид инфляцийн түвшинг 8% тогтворжуулна гэдэг 8 гэдэг тоог бол ихэд ингээд голчулгаж аваад ингээд явж исэн. За макро эдийн тогтвортой байдлынхаа одоо энэ дэмжлэгээр инфляц маань одоо сүүлийн 3 жил бол одоо 8 Монгол банкны зорилттой түвшин буюу 8%-аас бол хол зөрүүтэй явсангүй. Энэ утгаараа бол одоо ингээд энийгээ цааш нь дараагийн шатанд дахиулаад дотор голчоосоо тодорхой хүрээнд ингээд барихаар за ийм бандыг ашигладаг бас улс орны төв банкуд байгаа. За шивээ Канадын төв банк бол 0-3% ч гэдэг юм банд маягаар ингээд явж идэг. За бүр нарийн заагаад өгчихсэн улс орнууд байдаг. За Америкийн нэгдсэн улс бол инфляцийг 2% түвшинд ингээд тааглаад явж байгаа. За Герман бас 2% ч гэдэг юм. За бүр их онцгой жишээ гэх юм бол одоо Япон гэж хэлж болно. Та бүхэн сайн мэдж байгаа одоо Abenomics гэж байдаг. AB гэдэг ерөнхий сайдын засгийн газар Abenomics гэх бодлого хэрэгжүүлсэн. За тэрэнд төв банктайгаа нэлээд бодлогоо нийцүүлээд ингээд яваад төв банкных нь ерөнхийлөгч одоо Куродо гэдэг эрхэм байдаг. Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч байсан. За ингээд Куродо AB-ийн хослол гэж бас тодорхой зарим судлаачдад төрөл ингээд нэрлээд явдаг. Тэгэхээр энд болохоор юу гэж хэлж байгаа гэхээр Японы сүүлийн одоо нэлээд олон жил 10 гаруй жил инфляцтай явснаа инфляцтай болох гээд 2% инфляц хүргэнэ гэдэг зорилт тавиад
ханшига жоохон бага зэрэг судруулж экспортынхаа орлогыг нэмэгдүүлэхээр ханшаа иенийг бол 125 $1 125 иедэд хэзүүлнэ гэдэг тодорхой зорилт тавиад тэр зорилт руугаа бүх бодлогоо ингэж чиглүүлээд явдаг ийм туршлагууд байна л да. Тэгэхээр нэгэн л ийм түгээмэл ойлголт болсон төв банкуд ч тэр одоо хаанч тэр бүгд л ингээд зорилт болгоо явж байгаа ийм зүйлийг дараагийн шатнд дахиулах гад Монгол банкны хувьд бол 21 оноос эхлээд 6% буюу энэ 6% орчимд зорилт болгож 50. Гэхдээ бас тодорхой бусад улсуудын жишээ бол бас бэндийг авчиж байгаа гэдгээр нэг юм шат гэсэн бодлого явж байгаа. Яг нь төв банкны мөнгөний бодлого бол өөрөө одоо би яагаад сая дээр Японы жишээ авсан бэ гэхээр одоо АБ-ийн засгийн газар хэдэн онд байгуулагдаад одоо өнөөдөр дараагийнхаа засгийн газар дараагийнхаа ерөнхий сайд нь гарч ирчээд дараагийн ерөнхий сайд нь болохоор би АБ-ийн засгийн газар явж исэн бодлого хэвээр нь үргэлжлүүлнэ. Economics-ийг хэвээр нь үргэлжлүүлнэ гэдэг маань юу хэлж байгаа гэхээр бодлого бол өөрөө тогтвортой байх ёстой. Угаасаа зорилго маань өөрөө тодорхой байгаа учраас тэр зорилгодоо чиглүүлсэн бодлогоо ч гэсэн тогтвортой хэрэгжүүлэх гэдгээр явж байгаа гэдэг. Төв банкны мөнгөний бодлого ч гэсэн байнга тогтвортой явдаг. Энэ тогтвортой байхын төлөө ч гэсэн төв банк өөрөө зорж явдаг байгаа. Яг нь энэ маань өөрөө зарим тохиолдолд бол бас тодорхой шүүмжлэлч гэдэг юм уу үл ойлголцлыг бол дагуулдаг. За ялангуяа жил болгон ингээд мөнгөний бодлого өргөн барихад бол их хурлын гишүүд ч гэдэг юм уу заримдаа олон нийтийн зүгээс энэ нөгөө л нэг нодлон байсан 2-3 жилийн өмнө байсан 5 жилийн өмнө байсан. За миний мэдих одоо Монгол банкны ерөнхийлөгч тэр хүн байхад яг л нэг ийм явж ирсэн. Энэ яагаад дандаа ингэдэм бэ гэсэн маягаар асуулт гарч ирдэг. Тэгэхээр бодлого маань өөрөө ингээд тогтвортой байж ээж нөгөө байнда яг чиглэж гисэн бай зорилгондоо бол хүрэхэд одоо зүг байх юм байна гэдэг ийм л зарчим байна л да. Энэ утгаараа өнөөдөр ч гэсэн та бүхэн танилцуулах гэж байгаа. За одоо Монгол банкны төрийн мөнгөний бодлого үндсэн чиглэл өөрөө олон нийтэд нээлттэй хүрэгдсэн байгаа. За би тэр их хурлд өргөн барьсан, их хурлын анхны хилцүүлгээ хийсэн, хэлцэсгээ шийдвэрчээд ингээд явж байна. Тэр ингээд нээлттэй байгаа. Тэр нээлттэй байгаа учраас бол одоо та бүхэн эндээс тодорхой харж байгаа. Тэгэхээр өмнөх оны төрийн мөнгөний бодлогын чиглэлээс өмнө 5 жилийн өмнөх юм 10 жилийн өмнөх төрийн мөнгөний бодлогын чиглэлээс бол багахан хэмжээний өөрчлөлт байгаа. Яг гэвэл Монгол банк бол голцоо дунд бол урт хугацааны ийм бодлогыг хэрэгжүүлж явдаг. Тэрнээс улсын төсөвтэй адилхан жил болгоны одоо 20 оны төсөв гэдэг юм уу 21 оны төсөвгээр тухайн жилийнхээ орлого зарлагыг ярьдаг. Дунд бол урт хугацаанд Монгол улсын макро эдийн засгийн тогтвортой байдлын тулд мөнгөний бодлого юуг чиглээд юуг онцлоод явж байхад макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлж чадах вэ гэдгээр бодлого маань явдаг учраас нэг тийм зарчмын их өөрчлөлтүүд бага л байдаг. Тэр ч утгаараа одоо төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл маань өөрөө ихэд 3 бүлгээс бүрддэг. За эхний бүлэг нь болохоор макро эдийн засгийн тогтвортой байдал. Хоёр дахь бүлэг нь болохоор төв банк өөрөө банкуудыг хинж авдаг, банкны салбарыг хяндаг юм үүрэгтэй. За банкны салбар маань өөрөө санхүүгийн зах зээлийн 90%-ийг эзэлж байна. Тэгэхээр бол ерөнхийдөө санхүүгийн захыг банкны салбар маань тодорхойлж байгаа учраас санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахын тулд одоо банкны салбарынхаа хяналт зохицуултыг яаж хийх вэ? Энэ дээр одоо ямар бодлого хийж явж байна гэдгээ бас ингээд тусгаж өгдөг байгаа. За 3 дахь бүлгийн хэсэг дээр нь болохоор хууль эрх зүйн орчныг бас яаж сайжруулах вэ? Шинжлэх үү? Дээр нь санхүүгийн салбарын дэд бүтцийг яаж бий болгож хөгжүүлэх үү гэдэг ийм зарлтуудыг ингээд ерөнхийдний 3 бүлэг зүйлээр агуулж явдаг. Тэгэхээр өмнөх оны төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл дээр ийм 3 бүлэг зарлт байгаа. За сүүлийн ер нь 3-аас 5 жилийн төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл ерөнхийдөө төстэй байгаа. Тэгэхдээ 10 жил юм уу одоо Монгол улс зах зээлд ороод 30 жил болсон гэх юм бол 10 жил 20 жилийн өмнөхийг харах юм бол энэс бас арай өөр байна. Өөр байгаа гэдэг маань ерөнхийдөө илүү их инфляцийг ярьдаг байсан бол одоо бид инфляц, дээр нь санхүүгийн тогтвортой байдал, дээр нь санхүүгийн зах зээлийн хөгжил гэдэг ингээд явж байгаа. За мэдээж бас нэмэлт 21 онд тусгайлан зөвхөн Монгол банк гэлгүүгээр засгийн газартаа санхүүгийн бусад зохицуулагч нартаа төрийн бусад байгууллагуудаа яаж одоо бодлогоо нийцтэй байх вэ гэдгээр бас тодорхой залтууд орсон. За улсын хурлаас гаргах тогтоолын эхний залт нь Монгол улсыг одоо мөнгө угаах терроризмтэй тэнцэх.
талаар яаж ахиц дэвшил гаргаж ажиллах уу, юун дээр илүү онцгойч ажиллах ёстой гэдэг дээр илүү их анхаарсан юм заалтууд байгаа. Дээр нь сая улсын хурлын одоо намрын энэ чуулганы өмнөх ээлж бус чуулганаар зээлийн хүүг бууруулах юм стратеги хөтөлбөрийг баталсан. Тэгэхээр энэ стратеги хөтөлбөрийг бас эхнээс нь яаж бас зөв эхлүүлж ажиллах уу гэдэг дээр бас илүү их заалтуудыг оруулсан. За энэ дээр засгийн газартай болон санхүүгийн зохицуулахаар бусад төрлийн байгууллагатай яаж хамтарч үйл ажиллагааны одоо нэгт уялдаатай ажиллах уу гэдэг рүү чиглүүлж бас тодорхой заалтуудыг бас хийсэн байгаа. Тэнд ийм 7 заалт ба та бүхэн энэ дээр бас нэлээд анхаарлаа хандуулнах гэж бодож байна. За мэдээж одоо 21 оны төрийн мөнгөний бодлогынхаа үндсэн чиглэл, за 21 оныхоо макроэдийн байдал, 21 оныхоо санхүүгийн байдлын банкныхаа салбарыг байдлыг төсөөлж бодлого шийдвэр гаргахын тулд энэ оныхоо одоо байгаа нөхцөл байдал, суурь нөхцөл байдлыг бас тодорхой хэмжээнд авч үздэг. Тэгэхээр одоо тэр ширээний хойноогоо манай танилцуулж байгаа тэр цэнхэр номон дотор зөвхөн энэ төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлээс гадна өнөөдөр байгаа макроэдийн орчныхоо судалгаа тооцооллыг бас нэлээд дэлгэрэнгүй танилцуулсан байгаа. Та бүхэд эндээс бас тодорхой мэдээлэл аавна. За яг би бас тодорхой хэмжээгээр бас энэ талаар дурдах зүйтэй байхаа гэж бодож байна. Тэгэхээр ганц нэг тоо баримтыг бас та бүхэн дурдж хэлье. За мэдээж Монгол улсын макроэдийн засаг бол зөвхөн ингээд биднээс хамаарах ч юм уу энэ хил хязгаар дотор ингээд бид хэд яаж ажиллаж байгаагаас хамаарах биш. Бас гадаад нөхцөл байдлаас тодорхой хэмжээнд хамааралтай, уялдаатай бүр хамаарал гэдэг нь маш хамааралтай гэж хэлж болно. За манай экспортын 90% нь бол бүгдээр тэтгэд ард улс руу гарч байна. За манай экспортын бас 90% уул уурхай бүтээгдэхүүн байна. Тэгэхээр бид хэр хэмжээний уул уурхай бүтээгдэхүүн олборлож чадж байгаа гэдэг нь бол өөрөө бас уул уурхай салбарын хэр хэмжээнд ажиллаж байгаа гэдгээс хамааралтай. Тэгэхээр эдийн засаг өөрөө дотоодын нийт бүтээгдэхүүн буюу ингээд бүтээн хэмжээ хийж явахдаа энэ салбар бол чухал юм байна гэдэг нь бол ингээд болчихсон. Тэгэхээр нэгдүгээрх нь, хоёрдугаарх нь манай энэ гаргасан одоо бидний бүтээсэн баялаг экспортлож орлого болж орохдоо бас нэг улс руу очиж байгаа гэсэн үг. 90% нь одоо бүгд найрамдагчдад ард улс. За импортын маань бас 40% нь бүгд найрамдагчдад ард улсаас орж ирж байна. Тэгэхээр хятадын эдийн засаг ямар байхаас бидэд бас ийм хамааралтай болчиход байна. Тэгэхээр одоо Дэлхийн банк ч гэдэг юм, Азийн хөгжлийн банк, олон улсын байгууллагууд одоо COVID-19 буюу энэ цар тахалтай холбоотойгоор бүх улсын эдийн засгийг бол одоо анхны төсөөлж ирсэнсээ өөрөөр төсөөлөд одоо өөрөөр төсөөлнө гэдэг маань 3 сарын төсөөлж гэдэг юм уу ингээд явж байгаа юм л та. Жилийн өмнө яаж төсөөлж яв. Тэрийг 3 сар өдрөл болгон ингээд шинжилээд явж байна. Тэгэхээр одоо хамгийн сүүлийн гарсан Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Валютын сангийн ингээд гаргасан шинжилсэн төсөөллөөр одоо дэлхийн эдийн засаг энэ 20 онд 5-аас 6% одоо буурах юм байна, саах юм байна, ингээд агших юм байна гэдэг төсөөлөл гаргасан. За тэгвэл Монгол улсын эдийн засаг бол одоо 20 онд бид тэднийг 2.4% буурах болов гэсэн төсөөллөг сая хамгийн сүүлийн Монгол банкны мөнгөний бодлогын хорооны хурал 9 сарын сүүлээр хурлацсан. Энэ хурлаараа бид хэд бол ийм төсөөлөл бол танилцуулсан байна. Тэр анх бол одоо оны ихэнд 1 сард буюу эсвэл өнгөрсөн оны 12 сард бол Монгол банк бол Монгол улсын эдийн засгийг бол 1% өсгөх хаа гэж төсөөлж байсан. За олон улсын санхүүгийн байгууллагууд ч гэсэн энэтэй ойролцоо төсөөлөл хийж байсан. Одоо бол бүгд төсөөлөлөө бууруулсан. Зарим нь хасах 1%, зарим нь 2%. За Монгол банк 2.4% ч гэдэг ингээд төсөөлөл ингээд шинжилгээд ингээд тэгэхээр зөвхөн Монгол улс биш дэлхийд даяараа бид эдийн агшиж байна. Энэ нь өөрөө ковид буюу энэ цар тахалтай холбоотойгоор энэ агшилт явагдаж байна гэж харж байна. Тэгээд хагас жилийн статистикийн газраас үндсэн статистикийн газраас гаргадаг хагас жилийн статистикийн мэдээлэл дээр бол Монгол улсын эдийн засаг хагас жилийн байдлаар 9.7% агшилттай. За нэгдүгээр үлрэлээр 10.7% агшилттай ингээд явж байгаа. За тэгэхээр сүүлийн хагаст бол эргээд тодорхой хэмжээнд хөгдөнө гэж бүгдээрээ төсөөлж байгаа. Монгол банк шиг төсөөлж байна. За бидний хувьд хас 9.7-оос одоо оны эцэст 2.4 гэж гараад буцаад тодорхой хэмжээнд хөгдөнө гэсэн байдалтай байгаа. За эх хоног бол одоо энэ хандлага хадгалаад явах юм бол за олон улсын байгууллагууд бол эх хоног бол 21 хоног бол
Монгол Улсын эдийн засаг бол 5% өсөлтөд гарах болов гэж төсөөлж байна. За бидний хувьд бол нэлээд өөдрөг байгаа. 8.2 гэж манай одоо бас мөнгөний бодлогын хорон 9 сард ярьж байхдаа энэ төсөөллийг гаргасан. Тэгэхээр бол ийм огцом сэргэлт бол гарч байгаа. Тэгэхээр энэ огцом сэргэлт өөрөө гарч байгаа зүйл биш. Энэ бодлогын орчин, энэ макро эдийн засгийн орчин хэвээрээ хадгалагдаад за ингээд төрөөс гарч байгаа энэ шийдвэрүүд нь өөрөө энэтэйгээ нийцтэй ингээд шийдвэрүүд гараад явах юм бол ийм хэмжээнд очиж өсөх магадaltaй гэсэн ийм тооцоол байна. Тэгэхээр бид хэдийн одоо өргөн барьж байгаа энэ төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл бол бас яг 21 он энэ өсөлтийг авчрахад л чиглэсэн ийм л зорилт байгаа гэдэг бол бас онцлог гэж байна. За өшөөний зүйлгүүд энэ 20 онд тэгвэл Монгол банк ямар бодлого явуулаад явж байгаа юм бэ гэдэг бас ийм асуулт байж байна. Тэгэхээр ковид одоо энэ 19 сар дахалтай холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн газар бол яг 20 цэрийн дэглэмийг бол 1 сарын 27-нд авч хэрэгжүүлсэн. За 1 сарын 27-наас эхлээд бүх гарч байгаа шийдвэрүүд маань ковидтэй холбоотой шийдвэрүүд болж ирсэн. За Монгол банк та бүхэн сайн санаж байх энэ оны хувьд бол мөнгөний бодлогын хороо бол хуулиар бол жилдээ 4 удаа хуралдах ёстой. Хуулиарлаа 1 удаа. Тэгэхээр одоо бид хэд бол бараг 5 хуралдчихад байна. 12 сар дахиад нэг хуралдан. Тэгэхээр ээлжид хурлаа бол 4-ийг хийсэн, ээлжид тусаар бол 2 хуралдсан гэсэн. Ээлжид тусаар 4-ийг хийн. Одоо нэг нь бол 12 сар. Ээлжид тусаар 2 хуралдаад ингээд 5 хуралдчихад байна. Тэгээд бодлогын шийдвэрүүдийг гаргасан. За хамгийн ихний шийдвэрүүд нь бол дандаа мөнгөний бодлогын төлөвийг яах вэ гэдэг дээр гаргасан шийдвэрүүд байгаа. Тэгээ мөнгөний бодлогын төлөвийг бол зөөлрүүлж явж байгаа. Ер нь бол мөнгөний бодлого бол өөрөө төсвийн бодлоготой айлхаар нийцтэй уялдаатай байхыг бол Монгол банкны зүгээс зорж явдаг. За би 20 оны төсөв бол ямар тэлэлттэй төсөв байгаа гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа. Хамгийн сүүлд хийсэн тодтолоор бол төсөв маань 12% алдагдaltaй байхаар гэсэн. Анхных нь төсөөл бол өөрөө 5% алдагдaltaй байхаар. Тэгэхээр ингээд 7% бас 1% алдагдал нэмэгдэж байна гэдэг маань энэ тэлэлт ийм их том хэмжээ байна. Тэгэхээр мөнгөний бодлого бол энэ нийцтэй байхын тулд уул нь бол хатуурах ёстой байтал. Нэгэнт ингээд ковид цар тахал энэ эдийн засгийн ингээд төвтэй байгаа учраас мөнгөний бодлогын төлөв ил үзүүлэх байх нь зөв юм байна гэдгээр ингээд шийдвэр гаргаж ирсэн. За тэгээд 20 оны эхэнд бол бодлогын хөв маань 11% байсан бол одоо 8% байна. 3.1% буурсан. Ялангуяа тэр ковид цар тахлын хамгийн ихний буюу их тийм төв хүндрэл дөнгөж хэлжсэн хамгийн хүнд үед нь бол ээлжид тусаар 2 хуралдаад одоо бараг 14 хоногийн зайтай 1.1% болгосон юм байна. 3 сар 4 сар одоо сая 9 сар дахиад 1.1% болгосон. Ингээд 8% тавьж мөнгөний бодлогын төлөв маань ингээд зөвлөрөд явж байгаа. Энэ маань одоо эхний хамгийн том бодлогын багц шийдэл байсан. За дараа нь бол санхүүгийн зах зээл ялангуяа бизнес эдийн засаг бодит эдийн засгаар гарч байгаа хүндрэлийг яаж зөвлөх вэ гэдэг талаар гарсан шийдвэр байгаа. Тэгээд санхүүгийн доктортой байдлынхаа зөвлөлийн хурлаар ерөнхийдөө энэ зээл дээр харилцагч нар байдаг тийм харьцааны үзүүлэлтүүдийг бүгдийг багасгаж өгье, сулруулж өгье. Дээр нь зээл бүтцийн өөрчлөлт хийх боломжоор хангаж өгье гэхээр ингээд шийдвэрүүд гарсан. За тэгээд хэрэглээний зээл төлөлтийг бол 6 сараар хойшлуулах боломж нээж өгсөн байна. Ялангуяа ипотекийн зээл нийт одоо бараг 99 мянган бараг 100 мянган зээлдэгчтэй 5 их найт төгрөгийн ийм үлдэгдэлтэй ийм том зээлийн багц байдаг. Ипотекийн зээл маань. За энэ дээр ингээд 6 сараар хойшлуулах боломжтой шийдвэр гаргаж байгаа. Өөрөө өрхийн орлого дээр ирж байгаа дарамтын багасгаж байгаа. Өрхийн хэрэглээг илүү дэмжих тал руу явсан юм бодлогын шийдэл байсан. За бизнесийн зээлийг болохоор бүтцийн өөрчлөлт хийж болно. Одоо манай Монгол банкны гаргадаг журам зохицуулалтаар бол бизнесийн зээл бол ерөнхийдөө зээл авснаас хойш нэг удаа бүтцийн өөрчлөлт хийж болно. За үнэхээр хүндрэл бах юм бол 2 дахь удаа гэж зөвшөөрч болно гэсэн ийм хатуу зохицуулалт байдаг бол одоо ийм хатуу зохицуулалтгүйгээр бизнесийн бүтцийн өөрчлөлт хийж болно. Яг тэгвэл энэ ковид цар тахалтай холбоотойгоор бизнесийн одоо үйл ажиллагаа хүндрэл учруулсан бол энийг бол төрөөс ингээд арай зөв сул байхаар энэ зохицуултыг хийж өгсөн байна. Тэгэхээр ингээд энэ маань бол 2 дахь багц арга хэмжээ болсон. За тэгээд энэ дээр бол бас нэг тоонууд дурдж болж байна. За тэгээд энэ нийтдээ банкны секторын зээл маань 17 их найт төгрөг байдаг. За энэний 3.8 их найт төгрөгийн бизнесийн зээлд бол
бүтцийн өөрчлөлт ямар нэг ангилал бууруулах юм уу одоо хугацаатарсан чанаргүй муу зээл болсон гэж ангилал бууруулахгүйгээр гээд сонголтыг хийж өгсөн байна. За энэ бол 3.8 их net төгрөг хамрагдсан байна. За энэ баг нийт зээлийн баг одоо 20-25% гэж хэлж болно. За гуравт нь болохоор миний бас товчонд өртсөн хэрэглээний зээл дээр бол арга хэмжээ авсан. Тэгээд нийт 728 тэрбум төгрөгийн 82,800 ийм зээлдэгч хэрэглээний зээл бол цалингийн зээл одоо лизингийн зээл гэдэг нь машины зээл одоо олон тэтгэврийн процессын зээл гэдэг юм уу гэдэг юм олон зээлүүд байдаг. Тэгэхээр ийм хэмжээний зээл бол хамрагдсан байна. За мөн ипотекийн зээл бий бол түрүүн бас дурдсан байна. Тэгэхээр ингээд арга хэмжээ маань өөрөө эхлээд мөнгөний бодлогын төлөв дээрээ ямар арга хэмжээ байх вэ? Дараа нь дээр нь одоо бодит эдийн засаг бизнес эрхлэгч өрхийг дэдсэн ямар арга хэмжээ авах вэ гэдгээр ингээд багц арга хэмжээ болоод ингээд хэвжээ явж байгаа. За тэгээд мэдээж цаг багаа шууд зөндөө та бүхэн нэлээд хэлцэх ийм боломжтой байгаа. За яг зүгээр бас энэ 20 он бас ямар арга хэмжээ авсан юу болоод өнгөрөв. Тэгээ энэ өөрөө яагаад бидэнд мэдэгдсэн үү мэддэггүй гэдэгт би бас ганц нэг онцлог дуртай гэж байна. За яг COVID-19-тэй холбоотойгоор цар тахад ихээр хамгийн хүнд тусч байгаа эдийн засаг бол ерөнхийдөө Монголын манай эдийн засгийн төстэй улсууд байгаа. Ялангуяа уулуурхан бүтээгдэхүүн экспортлогч нар ийм улсууд байдаг. За одоо шууд нэрлэх юм бол одоо хамгийн их арга хэмжээ эхлээд хүн тусаад тэрэндээ шууд арга хэмжээг авсан улс одоо би Норвегийг дурдах гэж байна. Норвег бол одоо нефт импортлдог. Нефтийн уулуурхан баялгаар асар их хэмжээний том өөрийн баялагын сангаа бий болгочихсон. $1.80 баялагын сантай юм улс. Тэгээ энэ улсад бол одоо хамгийн түрүүнд бол нефтийн үнийн шок нөлөөлсөн. Тэгээд Норвег улс бол эхний хийсэн арга хэмжээнд шууд мөнгөний нэмэгдэлтэй сулруулсан байна. Норвегийн крон бол өөрөө шууд 7 хоногийн дотор 13% суларч ирсэн. Энэ нь өөрөө эдийн засгт орж ирж байгаа шокыг зөөлрүүлж байгаа ийм арга хэмжээ. За одоо ингээд яг ийм уулуурхан баялгаа экспортлох улсуудын эдийн засгууд ямар байна гэдгийг ингээ харах юм бол за Туркийн крон бол 30% баг суларчаад байна. Туркийн лир гэдэг нь Оросын рубль бас 18% онныхнээс суларчаад байна. За одоо хамгийн хүнд байгаа улсууд бол одоо Латин Америк улсууд байна. Чили, Аргентин, Бразил, Аргентины песо одоо 25% ингээд сулраад ингээд эдийн засгт бол ийм хэмжээний дарамт очиод ингээд явж байгаа. Тэгэхээр бол төлөвийн үед бол одоо онныхнээс хойш 4.4% суларсан ингээд явж байна. Тэгэхээр бид өөрсдөө юу гэж Монгол улсын зүйлсийг харж байгаа. Тэгэхээр үнэхээр ковид цар тахалтай холбоотой эдийн засгт бол ийм шокийн хэлбэрийн өгсөн одоо нөлөөллүүд их орж ирж байгаа. Энийг бол улс олон өөрийн одоо бодлогынхаа шийдвэр арга замаар бол ингээд зөөлрүүлээд өдөртөд явж байна. За тэгэхээр бол Монголын хувьд бол бидэд бол илүү доктортой байх юм бол илүү гэж үзээд ингээд явж байгаа 4.4% суларч явж байна. Тэгвэл тэднээсээ харьцуулахад бол маш бага суларч байгаа гэж хэлж болохоор ийм зүйл. За нөөц маань оны ихэнд бол үнэхээр хангалттай байсан учраас бидэнд бол бас ийм боломжийг олгосон гэж харж байгаа. За 20 оны ихэд бол Монгол улсын валютын нөөц 4.3 тэрбум долларт тэнцсэн байсан. Энэ нөрөө Монгол улсын импортын 9-10% импортыг даахаар ийм хэмжээний нөөц байсан. За тэгээд 20 оны хувьд бол бас томоохон төлбөрүүд бол гарсан байгаа. За худалдаа үйлчлийн банк $500 сая төлсөн. Энэ нөрөө засгийн газрын баталгаатай байсан ийм төлбөр. Тэгэхээр бол хэрвээ энэ төлбөр хийгдэггүй бол худалдаа үйлчлийн банкын дээр дефолт үсгээс гадна засгийн газар дээр ч гэсэн бас дефолт үсэх юм эрсдэлтэй байсан. За энэ үднэсээ ч гэсэн төлбөр төлсөн. Энэ нь өөрөө мэдээж нөөцийг бол багасгаж байгаа. Нөөцөнд бол дарамт болж ирсэн. Гэхдээ Монгол улсын экспорт өөрөө оны эхний хагас жил одоо түрүүчийн миний дурдсан 9.7% буурахад уулуурхан салбар хамгийн их нөлөөтэй уулуурхан салбарыг үйлдвэрлэл тэр 27% суларсан өөрөө Монгол улсын эдийн засгийн 9.7% сулархад хүрсэн. Дээр нь бол Монгол улсын валютын нөөцийг одоо орох хүслийг бол тодорхой хэмжээгээр ингээд бууруулж байгаа. Энийг зөрөөд алтны үн ханш сайн байсан худалдаа авах нэмэгдсэн учраас зөрөөд энэ нөхөгдсөн зүйл байгаа. Тэгээ энэ нэгүрээ бас нөөц маань өнөөдөр $3.6 тэрбум байна.
Энэ нь өөрөө огцон бууралтаас бас хамгаалж чадсан 3.6 тэрбум доллар маань одоо 8-9 сарын импортын ийм бодлого хэмжээний нөөц байгаа гэдгээр бол хангалттай хэмжээний нөөц өгөөс болж чадж байгаа. За дээр нь 90 онд төлөх байсан одоо Мазала бонд 500 сая. За 22 онд төлөх байсан 1 тэрбум долларын Чингис бондын төлбөрүүдийн урьдчилан одоо төлбөрийг өөрчлөлт одоо сонголт хийж явсан нь өөрөө богино хугацаанд үүсэх дарамтыг бууруулж өгч байгаа. Ер нь бол үр тавьж болно. Одоо айл гэр болгонд үр тавьдаг. Ипотекийн зээл авч орон сууцтай болдог, машин лизингээр авдаг. За хөргөгч телевизэр шиг юм уу бас ингэ хэрэглээний зээл лизингээр аваа явж үр тавьж болно. Гэхдээ энэ өөрөө бол өдөртөж чаддаг хахтай өөрийгөө өдөртөн гэдэг нь тодорхой хэмжээнд яаж орлого олж чадах вэ гэдгээр орлого маань хизээ орж шүү гэдгээр бас зохицуулаад явах боломжтой байх хэрэгтэй. Тэгэхээр ингэж өөрөө өдөртөж чадчих хүн бол бас ингэ орон сууцнаас сайхан амьдарч чаддаг. Адилхан улс орн ч гэсэн бас үр тавиад бүтээн байгуулалт зам тавьж болно, нэг бүтц хийж болно, цахилгаан станц барьж болно, ямар нэг том мега төсөл хийж болно. Гэхдээ энийг бас өдөртөж чадах хэмжээний өрөө өдөртөлтэй байх хэрэгтэй гэдгээр саяны хийсэн өрөө өдөртлийн арга хэмжээ бол бас л зөв арга хэмжээ болсон. За энийг бол Монгол банк сангийн ам хоёр хамт дэмжиж, Монгол банкын зүгээс дэмжиж ажилласан бүх одоо танилцуулгыг хамт хийсэн бүх одоо ирээдүйд хийх гэж байгаа шийдвэрлэхэд төслүүдийг хүртэл ингээд танилцуулж явж байсан учраас би бол саяны арга хэмжээ амжилттай болсон гэж өөртөө бодож байгаа. Тэгэхээр энэ бүх зүйл маань 21 оныхоо л одоо бүх л имийг л харсан хооронд ноёлдуулсан, зохицуулсан, нөхцөлийг бүрдүүлсэн юм арга хэмжээ болж ирсэн гэсэн. За тэгээд та бүхнийг энэ хэлцүүлэгт маань идэвхтэй оролцохыг хүсэж байна. Тэгээд хэлцүүлэг бас амжилттай болно гэж баярлалаа.